За өглөөний мэнд. За өнөөдөр 2025 оны 8 сарын 10-ны өглөө. За бүтсэний гоё амралтын нэгэн өглөө эхэлж байна. Өнөөдөр бид хоёр хоёулаа амарч байгаа. За тэгээд амраад бид хоёр нэгэн бичлэг хийх гэж байна. Энэ бол шинэ хоббигоо эрэл хайгуул хийсний эцэст нэг шинэ хобби болоод олдсон. Тэр нь юу вэ гэхээр за гүүнээ бид хоёр гүйлтийг ингэж хоббируулахаа шийдсэн. Тэгээд нэгдүгээрт нь болохоор эрүүл мэнд. За тэгээд Солонгост ерөнхийдөө халуун ерөнхийдөө буугаад гайгүй одоо нэг тийм арай нэг амьсгалах тийм боломжтой болж эхэлж байна. За тэгээд өнөөдрөөс эхлээд 7 хоногт ерөнхийдөө 3 удаа тэгээд анх болохоор эхэлж байгаа учраас 3 км-ээр бол гүүн гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За яг нь надад бол нэг 3 ихэндээ жоохон амарх easy боловч за Огид ерөнхийдөө бол ингээд яг одоо юу гэдэг лимитээр байгаа. Тийм учраас 3 км-ийг 7 хоногийн 3-аас 4 удаагаар тогтмол хэвшвээд бид хоёр цаашгаа 5 км, тэгээ 10 км, 15 км гэсэн одоо юутай төлөвлөгөөтэй. Тэгээд маратонд орох бол төлөвлөгөөтэй байгаа. Энэ амартаа маратонд нэг удаа 5 км-ийн юм эсвэл 10 км-ийн маратонд бол орох төлөвлөгөөтэй байна. За ингээд эхлэе. За Огигийн болохоор ийм Nike-ийн Zoom X гэдэг гутал. Тэгээд сонгосон. За уулын нарыг донгороо. За уул нь ийм вибрамт л нэг халтиргааны эсрэг юутай. За минийх болохоор за энэ аимс нь болохоор мураач гэдэг гоё аимс байгаа. За ерөнхийдөө Монгол нөгөө ийм тод аимсын ийм аимснууд зөндөө байгаа. Тэгээд тэрийг болохоор гүүх болгонд өмсөе гэж шийдэж байгаа. За миний гутал болохоор ийм Sick Magic Speed арай одоо юу гэдэг мэрэгжлийн хүмүүс болохоор энийг болохоор одоо Meta Speed-ийг өмсдөг. Тэрний наан энэ болохоор нэг 5-аас 10 км-т бол гүүх юм зориултыг. За тэгээ гүүтийн хүмүүс шиг л нэг л тод өмгийг авсан байна. За ингээд өнөөдрийн 3 км эхлэхэд бэлэн болж байна. За хайхна 3 2 1 эхэллээ. За тэгшхэн цих мөрөөдлөхгүй гараас авахгүй. За тэгээ гол нь өвдөг их чухал. Тэгээ зөв гүүх чухал. За тийм учраас ямар ч гэсэн одоо юу гэдэг зөв гүүхийн тулд нэлээд одоо судлаа барь байгаа. Тэгээд ямар тач ихлээд гүүх хэрэгтэй. Ямар тач ихсээр ихний алхмуудаа бол хийх хэрэгтэй. Гүж аа тэгээ өнөөдрийн зам одоо шинэ зам учраас яг 3 км-ийн багцаа бол алга. За манай амьдарч байгаа хотын дагуу жижиг монголоор сэлб гэх үү. Тэгэл нэг хот толгоны дундуур нэг жижиг гол урсан да. За тэрийгэ тойруулаад амралт чөлөө цаг өнгөрүүлэх юм. Цэцэрлэг төрөлгүүд марсан байна. За тэгээд энд эмээ өвөөнөр гольф поло гэсэн одоо юуны хослолыг яасан нэг тэмцээн болжээ. Ер нь л гольф гэдэг цохор нь полог цохорч юм. За энэ хүүхдийн усан тоглодог юм цэцэрлэг төрөлн. За энийг болохоор хөл бөмбөг. За тийм цай гольф байгаадсан дээ. За хоёр том хөл бөмбөгийн том талбай. За энэ хүүхдийн усан юм бай. Ерөөд бол хүн одоо нэг хурдан биш. Чимж байгаа. Оо яна гүүрэн дээр толгой толох үедээ
гинтэхгүй, яаж зөв гүйх үү. За тэгээд гүйлтийн өмнөх болон гүйлтийн дараах тэр дасгалууд ямар байх уу гэдгийг ерөнхийдөө тэгэл инстаграмаар судлаад бас мэдчмээр л. Манай бол гүйдэг найз байгаа. Тэгээд тэр уулын одоо гүйлтгэхөө маш холоор олон километрээр гүйдэг манай найз байгаа. Тэгээд энэ зам бас тэр Олимпиад Франц руу явна гэдэг олон улсын мастер хэд хэдэн оронд очоод төрүүлж ирсэн тийм бас гүйлтийн найз байгаа. За тийм бодохгүй найзтайгаа ч гэсэн бас холбогдоод. За энд бейсбол. Оо найс. Манайхад. Тэ. За энэ гүйлт болохоор ямар гүйлт гэлээд бас нэг тийм нэртэй. Тэгээд ерөнхийдөө хүмүүс хоорондоо ингээд ярилцаад хөнкөн шиг гүйчдэг гэж тэгж байгаа байхгүй. Төрлөн. Тэгэхээр ерөнхийдөө одоо юу гэдэг доороо шогссон. За мороор бол нэг жороо гэдэг ч юм уу тийм үг гэж. За тэр доогуур болгоо 100 зам байна. Хүмүүс дугуун хэмжээ. За дахиад нэг юм цэцэрлэг түрээлээ. За энэ болохоор тэнд болиол болон саксны шийдтэй. За тэгээд хүмүүс ингээд дасгал хөдөлгөөн. За тэнд болохоор нөгөө борд, ски борд эдгээр ундаг хүмүүсийн тоглодог. Одоо тэр. За энд манай том бас ирж байгаа. Голгох дуртай. За 11 минут. Нэ. Оо яг 1.5 гүд юм байна. Ер нь нэг эц хүрээд буцахад бол яг 3 км болох юм байна. Талдаа хүрсэн. Хараад алба ургацын толбай шууган дундрахгүй гэж алт намар эхлэхэндээ. За эндээс иргэнэ энд хүртэл 1.5 км гэдэг чинь. За энд тойрлоо. За сайн байна уу? Анх ихэлсэн газар л бололгүй нэ. Ихэд яг 3 км. Ямарсан шуналтай байлгүйгээр хамгийн гол нь зөв техникээр тогтмол. Тэгээ гүйлт өөрөө тийм ритми спорт гэдэг байгаа байхгүй. Яг ингээд зам гэдэг ч юм уу. Скол бол яг нэг хэмнэлээрээ гүйдэг спорт учраас яг гой тэр хэмнэлээ олоод гой дурлаад. За тэгээ дурлахын хэрээр одоо тэгээ цаашаага техник тоног төхөөрөмжийн л асуудал байна. За ямар ч гэсэн эхлээд бол гутлаа л авсан. Тэгээд яагаад тэгэхээр яг бид яг таарсан. Одоо яг тэр хөнгөн зөөлөө тэр хүчийг инерцийг гой хуваарлдаг. Гутлал хамгийн чухал гутлаа л авсан. За тэгээд дараагийнх нь бол бидний жил хэрэгтэй байна. Малгай хэрэгтэй байна. За тэгээд олон ээлжний хувц сунар хэрэгтэй байна. Цүнх хэрэгтэй байна. Зүгээр нэг ч гүхгүй яг хоббирээ. Яаж юм бэ? Тэгээд хамгийн ихний гүйлтийг бодоод оогийнхаар дундаа зогсоод ядраад гэсэн байхгүй гал. Яг ингэж юу гэдэг хэмжээ болоод яваад байгаа. Би энэ хэлээд болоод тасаад хийж байгаа. Тэгээд миний ч гэсэн багаар л одоо ингэ дэвшлэн ингэ. Тэгээд ямар ч нэг ямар ч энэ юугаа нилээх гол тогтмол ингэ ярьж агаад шатараатай болох өгснөө. Гоё нөө. Хүүхдүүдийг ирэхээр бас багаар авчихгүй нэ. Энэ парк гольф гинэ энэ төрлийг парк л гэлээд тэгээд ерөөсөө эндээ тоглох юм байна. Тоглолт юм байна. За гүш зогсохгүй. Гүгэр. За окей.
Одоо жоох угаасаа ирчлээ. Одоо нэг 500 м өнөө дээ. За нэг жоох өгсөрлөө өгсөн чинь мэрс. Тэгээд тэр цаатал нь болохоор хүмүүс кемпинг хийдэг. Тэгээд жижиг байшингууд нь дотор нь болохоор экон бол 0 галтгоотой. Тэгээд хүмүүс гадаа нь машина парклаад майханга бариад хийдэг байгаа. Сайн нуурыг жижигхэн төөрмөг нэг тайраг өгч. Come on baby. Окей. За одоо туслаа. За тэгээ одоо утахгүй дээ. Хөөе. За одоо хоо техникээр нь цагаад гөх юм бол. За зогсож болохгүй. Темп алдаж болохгүй шүү. За темп алдахгүй ядаж их шавшилгүй дээ. За яг л наа гоё темп. Хоп. За хоп. Яг. Гоё. Темп алдаж болохгүй. Яг ядарсан ч гэсэн бүр яг удаа ч гэсэн. За юм. Покхачо сувэн 공원 캠핑장 гэдэг. За ингээ машина тавиад кемпинг хийдэг байгаа. За тэгээд энэ л болохоор өдрийн 60,000 вон сонголоо. Зүгээр энгийн хүмүүст. За тэгээд хичээний хүмүүст болохоор 50% 30 мянга санах гээд. За одоо ингээ тийм тэгтэй жижиг байшинтай дотроо эконтой 0-той шүршүр эдгээр бүгд байгаа. Last dance одоо ирчлээ шүү дээ 100 м. За 100 м. За өнөөдөр ингээд 3 км жоохон гаран гүйсэн байгаа. Дундуур нь жоохон ингээд манай одоо энэ голын эрэг дагууга танилцуулангаа. За тэгээ өөртөө өглөө бас нэг сайхан гүйлээ. За одоо цаг 8:60. За энд болохоор бас цэцэрлэг төрөл энд болохоор яг уу сандал мандала тавиа мах сахаа болж шарж идээд майхан барих боломжгүй мөртлөө мах эднэр болж шарж идэх боломжтой. Тэгээ өмнө нь яг уу майхан бариад хонж ось явдаг гэсэн бол одоо болохоор ийлэг гал биш зөвхөн плеткэн дээрх мах сах шарах ч юм тийм зүйлийг бол зөвшөөрж байгаа юм байна лээ. Ингээд ихэлсэн цэг дээр явлаа. За ко. Тэ. Амжилт. За тэгээд тэрийгэ мэдээлэл би энэ сүүлдэж ирсэн гэнэ. За одоо хамгийн сүүлийн хэсэг болвол юуны тасгал. За нийтдээ яг уу 3.9 км-ийг 31 минутанд гүйсэн байна. Тэгээ бид хоёр эхний өдөр болохоор 3.4-ийг 30 минут байсан. Дараагийн удаа болохоор 25 минут байсан. Тэгээ энэ удаа болохоор 3.9-ийг болохоор 31 минутанд бол гүйсэн байна. 30 минутыг одоо бид хоёр жоохон багасгах тал руугаа орно. 3 км-ээ гүнгээ тэр 30 минутыг жоохон багасгаад аль болох одоо юу гэдэг оролно. За тэгээ калори нь болохоор 247 калори шатаасан гэж юм. Юу нэг бургер тэгсэн чи 900 хэдэн калори гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо юу гэдэг нэг 10 км гүйжиж нэг бургерийг шатаах гэсэн үг юм байна л да. За тэгтээ яах тэр одоо идэж уух яах вэ? Хамгийн гол нь эдснийгаа тэр өдөртөө шатаадаг байвал Тэгэгдангийн 3 дахь салбар. За тэгээд энэ болохоор манай Ичонд байдаг. Тэгээ одоо яг өөрсдөөсөө одоо ингэж яг юу гэсэн нутгийн брэнд гэх үү? За юм нь амар гоё. Тэгээ хамгийн гоё нь болохоор шин талхуудаа бол өдөр өдөртөөр гаргадаг онцлогтой юм байлаа.
За одоо юм гой гой бангууд нэ. Донотод зэн согон бан. Өрнжитэй согон бан. Хамгийн гол эдгээр бол яг бүгдийн шинээр нь яг өглөөдөө гаргадаг арай онцлогтой. Тэгээд хичээнд бол нэлээд алдартай. Өглөөний сэндвич, крем-бан, согон-бан, айс американо. Ингээс чинь өдөр гоё ихлээд байна уу? Тэгж. Гадаадууд шиг хэлж шүү дээ. Америкчууд шиг л эхэлж байна да. За. Жан. Сугэта. За тэгээ ямарсан 7 хоногт нэг 3-аас 4 удаа л хүүхийг багтаа 3, ихтэй 4-ийг тэгэхээр яг одоо нэг өнжөөд ингээд одоогийн байдлаар бид яг тэгээд явж нэг өнжөөд ингээд бүгд